Hi guys. Өнөөдөр бид 3 бичлэг дуурайж хийж туршилт хийх болно. Тэр туршилт амжилттай болох нь яах нь бүгдээ хамтдаа хийж үзцгээе. Let's do it. За бид эхлээд Haribo хэрэгтэй болно мөн Sprite Haribo хоёр хэрэгтэй туршилтанд маань. За эхэлцгээе. За чи хэд нэрээ? Миний хэд нэрээ гэж. За гоё болно надаа. За гоё ингээд нэгээр нэг гоё жоохон зайтай ингээд өрөөдрөө тавьсан байсан шүү дээ. Чи томорхон юм чинь яаж томорхон? Томрох учраас жоохон зайтай өрөөд тавиараа. За өрөөд тавиараа. Йоо. Дасти. За ингээд өрөөд тавьсныхаа дараа Sprite-аа ийм боохны гэх юм уу? Тийм хийхэд үзье. За. Ингээд нийт 10 ширхэг. Тийм ээ. Нэр зам чихэр хэлээ дээрээс нь. Болохоо. За ийм Sprite хийлээ. За ингээд хөлдөөгчөнд 24 цаг, хөрөгчөнд 3 цаг хадгалсны дараа туршилт маань ямар болох нь харцгаа тэгээд эргээд олцгоцгаая. Bye. За 24 цаг маань өнгөрөөд нөгөө баавгайнууд маань ийм том болчих. Мэдэгдэж гинэ та нарт. Нэг зарим нь өнгө жоохон гарцсан энэ улааныг хараа өнгө нь гараа бараг цагаан болгож байна. Одоо яг уул нэм байсан шүү дээ. Заачууд нь тавьчих. Хараа яг юунд Sprite-нд хийгээгүй нэм жижигэн заяа хийцнүүд нэм том болчих. Нараа хийгээгүй нэм хийсэн нэм ийм том болоод ингээ хөөчт юм ээ. За одоо энийгээ дахиад хөлтөгчөнд 3 цаг хадгална. Тэгээд 3 цагийн дараа яах нь бүгдээрээ харцгаая. За одоо нөгөө нэг бамбрууша хөлтөгчөнд 3 цаг хөлтөөч гэсэн чи ямар асан гэж хардаа. Sprite-ийн асгахаа марцсан гэлээ. Түрүүний нөгөө сүүл нэмж хийсэн харьцуулаадсан шүү. Яг нөгөө Sprite-нд 24 цаг болохоогүй юм бэ. Сая яг хөлтөгт нь хамт хийцээ. Тэгээд 24 цаг болцсон бүр юм том болчт юм байна. Тэр бичлэг үнэн юм байна манайхаа. За одоо бүгдээрээ хамтдаа амсаж үзцгээе. Амсч. За энэ хараа. Яаш хараалаарай. Өөрөө хараалаач чи. За идэж үзцгээе. Ай. Ань хүйтэн байна. Амар тийм аманд ороод хайлтдаг. Хайлахаар болчтой байна. Аманд ороод шууд уусаалаа. Гайд. Тэби стен шин температуртай биш үү? За танах уу. За миний хон хэдээс танах уу? Расис. Миний хүү танах уу? Би нус. За би болохоор 10-аас 5 оноо өглөө. Би талаас. Тэгээс 5 оноо юм уу? Тийм. Би 2 5 оноо. Одоо тийм ч бай санагдсан. За өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байлаа манайхаа. Одоо дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.